За баярлалаа. За ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээ аюуны юм. Гэхдээ хоёр асуудал байна. Тэр Гамбат даргын тайлбарлаж байгаа сонсхолоор уул нь эдийн засгийн яам яг хэрэгтэй гэсэн байдлаар тайлбарлаад байна л та. Тэгээд төгсгөлд нь хэрэггүй гэдээ хэлээд байгаа шүү. Эдийн засгийн байнгын хорооны дарга хийж яхад бол эдийн засгийн асуудлыг яг хэрэгэлсэн асуудал эрхэлсэн сайд олддоггүй шүү дээ. Сангийн сайд өөрөөсөө түлхэх нь, хэрэг эрх газар өөрөөсөө түлхэх нь, уул уурхай яам өөрөөсөө түлхэх нь ерөөсөө олддоггүй шүү дээ. Инкам болон дарга сая бас энийг үндэслээд хэлсэн байх гэж би бодож байна. Хэрэг эрх газар дээр бол энэ бол үндэсний хөгжлийн газар бол бараг зав нь олдохгүй хаад тэр их ажлын хажуугаар одоо энийг аваа явна гэж бол одоо хэцүү болов гэж би бол харж байна. Одоо Монгол улсад эдийн засгийн асуудал нэг номерын асуудал гэж би бол харж байгаа. Нэг номерын асуудал байгаа гэж харж байгаа. Ямар нэгэн хувийн өнцгөр энийг хараад бол хэрэггүй ба шүү. Би одоо Монгол улсын эдийн засаг санаа зовж байна. Сангийн сайд бол зам нь гарахгүй. Хинч болсон байсан гэсэн сангийн сайд энэ асуудлыг аваад явж чадахгүй байх гэж би бол харж байна. Өмнө нь бол тийм зав гардаггүй байсан л да. Хэрэг эрх газрын даргач гэсэн энэ дээр бас одоо мэдэхгүй байна. Бие биирүүгээ чигсэн л тийм л байдал үүсдэг байсан. Тэгэл одоо яг энэ байдал хэвээрээ үргэлжлэх ийм байдал харагдаад байна да. Тэгээ одоо за хоёрдугаарт нэг асуудал байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулиар агентлагтай байх ёстой. Тэр хэрэг 92 номерын микрофоноос асууя. Агентлагтай байх ёстой. Энэ ямар хууль хэрэгжээд ямар хууль нь хэрэгжихгүй байна. Энэ хуулийг хэрэгжин тэр хуулийг хэрэгжүүлэхгүй гэсэн заалт байхгүй шүү дээ, тэ. Жижиг дундын хуулиар жижиг дунд үйлдвэрлэлийн одоо юу гэдгийг дэмжих гэдэг юм уу, хөгжлийг дэмжих агентлаг байх ёстой. Энэ агентлаг хайцсан болоо гэж 800 мянган хүн ажилладаг салбар шүү дээ. Тэр нэг 7хан хүн сөдөөж яамн дээр харьяалаад аваа явдаг. Сангийн сайдаас би бол өнгөрсөн 3-4 жил одоо нэхэд салаад за дараа нь хийж өгнө л гэсэн одоо тэгээд одоо бас байхгүй үргэлжлэх юм шиг байна. Тодорхой хариулт сонсшоо гэж бодож байна. Баярлалаа. За Гамбатар 92 дахь микрофон. За Гамбатар гишүүний асуултанд хариулъя. Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц бүдүүчийг батлах их хурлын тогтоолын төслийн хавсралтан дээр хүн сүдэж хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрлэлийн газар гэдэг агентлаг нь 22 дээр тавьсан байгаа. За энэ агентлагийн хүрээнд бол ингээд жижиг дунд үйлдвэрлэлтэй холбогдлолтой бүхэл асуудлыг зохицуулах бүрэн болцоотой гэж ингэж үзэж байгаа. За эдийн засгийн чиглэлийн яамны үйл ажиллагааны функцтэй. За орж ирж байгаа төслөөр бол хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбогдлолтой. За урт хугацааны хөгжлийн одоо төсөл хөтөлбөртэй холбогдлолтой асуудлыг уялдуулан зохицуулах энэ үүргийг засгийн газрын хэрэглэх газрын Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ одоо зохицуултынхаа хүрээнд үндэсний хөгжлийн газрыг засгийн газрын хэрэглэх газрын дарга за Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж за энэ хүрээнд бол одоо төсөл хөтөлбөрийн үйлдэл холбоог зохицуулах бүрэн болцоотой гэж ингэж харж байгаа маа. Тийм учраас төслөө бол биднээс энэ чиглэлээр одоо боловсруулж оруулж ирсэн. За Жамблын Гамбатар гишүүн 1 минут. За Монгол улсын иргэдийн амнаас эрүүл мэндийг хамгаалах талаар засгийн газар маш сайн ажилласан. Энэ бол одоо ойлгомжтой асуудал. 1 минут ярих учраас урд ярив. Эдийн засгийн асуудал дээр бол Монгол улс үлгэрчээ байж чадаагүй шүү дээ. Тийм учраас бид бас энийг бас нэр төргүүн тавих хэрэгтэй. Би хэлээд байна шүү дээ. Хэрэг эрхлэх газар энийг хийж амжихгүй шүү дээ. Сангийн сайд бүрч амжихгүй. Бүр амжихгүй би маш сайн мэдэж байна.
Тийм учраас Монгол улс эдийн засаг хариуцсан тодорхой бодлоготой болно гэж тодорхойлцсон. Тийм учраас заавал байх ёстой гэж би үзэж байна. Хувийн эрх ашигаас хандаагүй шүү гэдгийг дахиж хэлье. Монгол улсын төлөө нэг үгийг хэлж байгаа. Баярлалаа. Асуулт асуусангүй. За Сэрэмблийн даваа сэрэмгч асуултсан.